Ховд аймаг 2016-оос 2017 оны өвөл хаврын бэлчээрийн даатцыг баг бүрийн бэлчээрийн ургацсан малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлээр үндэслэн багийн нутгаараа тооцоолж гаргажээ. Өөрөөр хэлбэл Чандаман сумын Сүлжээ, Баян хайрхан, Зэрэг сумын Ихэн, Манхан сумын Баянгол, Даруй сумын Булаг, Буянт сумын Цагаан бургас багийн бэлчээрийн даатц 3-5 дахин хэтэрсэн, Эрдэнэ бүрэн сумын Шураг, Мянгат сумын Чацрагант, Гахаатай, Дөрвөн сумын Аргалант, Буянт сумын Наран хайрхан Цагаан бургас, Дууд сумын Цагаан бургас, Хөх бэлчээр Шивэр, Чандаман сумын Тахилд, Талын Булаг, Манхан сумын Улаанхүрээ, Мөс сумын Баян хайрхан, Уян сумын Нарийн гол, Булган сумын Баян судал, Баянгол, Алаг толгой багуудын нутгаар бэлчээрийн даатц 1-3 дахин хэтэрсэн дүнтэй байгаа юм а. Тиймээс аймаг сумын шийдвэр гаргагчдад нөлөөлөх, тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах үүднээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэхин төсөл Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслөөс хамтран бэлчээрийн менежментийг сайжруулахад иргэдийн төлөөлөгчдийн хурлын гүйцэтгэх үүрэг сэдэвт сургалтыг зохион байгууллаа. За сургалтын маань гол зорилго ер нь Ховд аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа номер 1 асуудал бол бэлчээрийн даатц хэтэрсэн бэлчээрийн зүй зохистой менежмент байгаа. Тэгэхээр энэ бэлчээрийн зүй зохистой менежментийг яаж хэрэгжүүлэх вэ? Бэлчээрээ бид яаж ашиглах ёстой? Яаж хуваарьтай ашиглах ёстой? Хэдийд цуслаагийнхаа бүс нутагт буух ёстой? Хэдийд хаваржаандаа буух ёстой? Хэдийд намаржаандаа буух ёстой? Өвөлжөө хаварж байгаа яаж хамгаалах ёстой гэдэг бодлогыг бид хэрэгжүүлэх ёстой. За энд бол аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчд бол тодорхой үүрэгтэйгээр бодлого шийдвэр гаргаж оролцдог. За мөн нөгөө төгөр бид бэлчээрээ яаж хамгаалах ёстой юм бэ? За яаж нөхөн сэргээх ёстой гэдэг ийм бодлогыг бид өнөөдөр барих ёстой. Тэгээ энэнийхээ үр дүн харахын тулд энэ сургалтыг зохион байгуулж байгаа. За манай бэлчээр ашиглагчдын холбоо бол 16 сумд үйл ажиллагаа явуулж байна аймгийнхаа хэмжээнд. Нийтдээ бол 12,000 малчин өрхөөс 7,000 малчин өрхийг үйл ажиллагаанд хамруулж явуулж байна. За 2017 оноос бол ногоон алт төсөл дээр малын эрүүл мэндийн төсөл шинээр нэмэгч орж ирж байгаа. Энэ нь бол малыг эрүүлжүүлэх, эрүүл малтай бүсүүдийг зарлах, цааш бол малыг бол зах зээлд борлуулах, малын түүхэд үнэлэмжийг нэмэгдүүлэхээр бас нэлээд ажлуудыг зохион байгуулах юм бодлоготой явж байна. За дээрээс малчдын нийгэм эдийн засгийн соёлын асуудал бас нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ талаар бас чамгүй хөрөнгө оруулалтууд хийлээ. За аймгийнхаа мал аж ахуйн мэргэжлийн усуд болоход хөдөө аж ахуйн газрын мэргэжлэмүүдийг чадваржуулах, сумдын газрын даамлууд, мал эмнэлэг үржлийн засгийнх нь сумын засаг дарга иргэдийн хурлыг чадваржуулах талаар бас баггүй ажлуудыг хийж байна. Дээрээс нь малчд мэдээлэл түгээх зорилгоор малчд үйлчлэгчдийн өвдөө бас тогтжуулах, тэдний үйл ажиллагаа байнгын ажилд оруулах. За дээрээс малчдаа бас нэлээд мэдээлэл түгээх талаар бас гарын авалга мэдээлэл бас нэлээд олноор нь хэвлэж тарааж ингэж ажиллаж байна. Энэхүү сургалтаас сурч мэдсэний орон нутгатаа хэрэгжүүлж малчдаа мэдээлэл хүргэж ажиллах тулгамдж буй асуудал болоод сайн туршлагаа хуваалцаж идэх санаачлагтай ажиллах шаардлага байгааг сургалтанд оролцогчид хэлж байна. Мөн олон сумдад зам утаа ус байхгүйгээс ашиглагддаггүй бэлчээр олон байгааг сумын удирдлагууд анхааралтай авч замыг нь засаж худаг ухаж малчдаа туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм а. За бид энэхүү сургалтынхаа үр дүн бас нэлээд тодорхой гарах байх гэж ингэж харж байгаа. За өнөөдрийн сургалтаар олж авсан мэдлэг мэддэгдэхүүний газар орон нутгт дээр сумандаа очиод хэрэгжүүлэх, сумынхаа бэлчээр ашиглах хамгаалах журмыг дахин шинжилж батлах, цаашдаа сумынхаа тэр бэлчээрийг ашиглах хамгаалахын тулд ямар бодлого өрөх ёстой, малчдтайгаа яаж өөр дотн ажиллах ёстой гэдэг энэ үр дүнг бид харах ёстой. Ийм үр дүн гарна гэж найдаж байгаа. Одоогийн байдлаар бол манайх бол бэлчээрийн даатц бол хэтэрхтэлтэй байгаа. 150 мянган толгой малыг бол бий болж өсөлттэй байна. Энэ дээр их юм бол харин малчтын маань нөгөө малын сүргийн бүтц гэдэг асуудал нэг тэргүүнд яригдж байна. Тэгээд малчт маань их ямаа их өсгдөг болсон байна. Хамгийн гол нь ямаач бол бэлчээрийн даатц дээр бол үндсээр нь жаахан ухаж иддэг болохдоо бас жаахан өндөрлөг бол бий болгож байгаа. Өнөөдөр бол бэлчээрийн менежментийн холбоотоос хамтран зохион байгуулж байгаа. Энэ сургалтанд ирснээр бид нар бол бэлчээрээ хэрхэн зөв зөрөх ёстой, ашиглах уу, бэлчээрээ сэргээх, өнжүүлэх, хуваар гаргах тал дээр бол маш сайн олон сайхан зүйлийг
сурж ойлгож авлаа. Тэгээд иргэдийн урлын зүгээс болвол сум орон нутгийн бэлчээрийг сайжруулах тал дээр олон тийм шин санаануудыг тусгаж журам баталж ажиллавал бол их зүйтэй гэдгийг бол сургалтнаас ойлгож авлаа. Манхан сумын хувьд бол үндсэндээ бэлчээрийн даац нэлээд хэтэрсэн, малын тоо толгой өссөн. Аймгийн хэмжээнд бол малаараа тэргүүлдэг юм сум байгаа. Энэтэй холбоотойгоор ер нь бол цаашдаа бэлчээрийн энэ даац нөхөн сэргээлт энэ онцгой бас юм анхаарах шаардлагатай болсон байдаг. Манхан сум бол үндсэндээ цуслангийн бүс нутаг гэж бол их хомс. Энэний улмаас бол зэрэгэлдээ сумуудаараа гарч цуслан хийдэг. Тэгээд цаашдаа ер нь бол энэ сургалтаас юу олж харж байгаа нэхлээр бол чанарлаг, таваарлаг мал одоо өсгөж ирж болох нь бол зайлшгүй шаардлагатай. Энэтэй холбоотойгоор бол ерөөсөө малчтад мэдээлэл маш сайн өгч тэрний үр ашиг таваарлаг мал өсгөснээр ямар үр ашигтай явах гэдгийг одоо өчигдрийн сургалтанд бол онцгойлон зааж сургалаа. Энэ байдлаар бол цаашдаа сургалт авч бас одоогийн малчтаа сургалт өгч ингэж ажиллах шаардлагатай байна гэсэн ийм ойлголтод хүрлээ. Энэхүү сургалтаас харахад малчид эдийн засгийн гол тулгуур болсон Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгой бус бэлчээр ашиглалт сүргийн бүтцтэй анхааран малаа эрүүлжүүлж махны чиглэлээр өсгөн экспортод гаргах, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан хоршоо хөгжүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа юм а.